Тэрхүү чөтгөр хүчээ ашиглахаар хуруугаа хөдөлгөхөд баатруудын ойролцоох барилга байшин агаарт хурж ирлэх нь тэр. Үүнийг харсан баатрууд айс сандралтахад ганц Тацумаки юу ч болоогүй мэт байлаа. Ийхүү шид ашигладаг мангас гараа доошлуулан баатруудыг бис дарахаар барилгуудыг суллан тавилаа. Гэвч тэрхүү мөчид Тацумаки шидэ ашиглан бүх баатруудыг хамарсан томоогч хаалт гаргаж ирэх нь тэр. Тацумаки тэрхүү мангасын урд очиход мангас өөрийг нь болон өөрийн дүү болох Бубукиг занал хийх бөгөөд түүнийг сонсон Тацумаки дургуутсан игч дүүсийг занал хийлүүл юу болдгийг харуулахар шийднэ. Ийхүү мангас шидэ ашиглахад тэднийг шуурга нөмрөн авч тэнгэр рүү ороод явах нь тэр. Харин үлдсэн баатрууд газарт бусад мангасуудтай тулдах ба ямар ч асуудалгүй тэднийг цааш нь харуулж байлаа. Тэдний мангасуудыг санаа зовхгүйгээр хөнөөж байхад тэдний урд томоо гихч догшин хэрс гарч ирсэн байдаг. Түүнийг аюул гэж үзээгүй баатрууд түүн рүү дайрахад тэр даруйдаа тэд хэрсийн талаар буруу утсан гэдгээ ухаардаг. Тэдэн дундаас ганц английн хоёрт ордог атомик самурай шав хэрсийн дайралтыг зогсоож чадна. Гэвч түүнийг дэлгэхэд хүч нь хүрдгүй тул атомик самурай түүний учрыг олохоор өөрийн биеэр гарч ирдэг. Сэлмэс суглах шаардлагагүйгээр юунаас бага зэрэг гаргахад нөгөө хэрс чинь тэр дороо хэдэн мянган хэсэг хуваагдах нь тэр. Ингэхийг нь харсан мангасууд айж нэгэн зэрэг түүн рүү дайрахаар болоход атомик тэднийг хормын дотор бүгдийг нь хэрж гайж биенээс нь юу ч үлдэлгүй цусан боороо дээрс нь асарч байлаа. Нөгөө талд пүри үлдсэн мангасуудыг дуусгахтай зэрэгцээд Тацумаки ч адил нөгөө шид ашигладаг мангасыг хумхын тоос болгосон байлаа. Харин Флаш бусдаасаа салан аль хэдийн мангасын холбоо нуучид нэвтэрч замдаа тааралцсан болгоныг устгасаар байлаа. Ийхүү цааш явах гэж байтал хоёр хүн Флашийг тулалдахыг нь ажиглаж гайхалтайг нь хэлэн зогсож байлаа. Дайсан гэдгийг нь мэдсэн Флаш цаг алдалгүйгээр шуургад салхины толгоон сэлмээ зоох гэтэл байсан байрандаа байхгүй. Таацан дээр гарчсан байж байдаг. Тэдний үгийг сонсоолгүй хажууд нь байгаа тамийн галт өл рүү сэлмээ далайхад тамийн галт хүнийг нь хаан цөхөө өглөө зэрэг хэмжээнд тулдаж байлаа. Сэлмээрээ дайралтуудыг нэцаагаад байсан учраас Флаш салхин элдний өшөглөл гээ дайралт хийхэд тамийн галт хүнээс нь бултаж Флаш руу зөрүүлэн өлт элдний өшөглөл гээ дайралт хийхэд Флаш мөн адил бултаж чаддаг. Үүнээс арга тэд маш төстэй тулааны хэм маягтай аж Флаш таазан дээр газардахад аалзны тор мэд ганаар хийгдсэн утас байх бөгөөд түүнтэн золтой л баригдахаа шахдаг. Энэ нь шуургад салхины бас нэгэн тулааны хэрэгсэл аж. Тэрхүү ган утаснууд Флаши эргэн тойронд хаа сайгүй ханаан дээр тавигдсан байдаг. Энэ нөхцөлд Флаш яг л аалзны тор наалцсан шавж мэт байлаа. Гэвч Флаш өндөр төвшөнд хурдж ган утас хан гээд урдаа байгаа сэлмэнд нь оногдож болох бүхий зүйлсийг цавчин хаж тэдний тавьсан загнаас молдорч чаддаг. Тулалтад хэтэрхий давчуу байсан тул тэд тулааны байршлаа өөрчлөхөөр доош урцгаалаа. Салхи түүнийг агаар дээр уцаараа цавчгаар оролдоход Флаш түүнээс нь бултан зөрүүлээд сэлмээрээ дайрахад түүнийг нь хааж Флашийн хоёр талаас өшөглөхөд Флаш булдаж чадна. Бултсан даруйдаа нөгөө талд нь гарч цавчгаар оролдоход мөн л адил хоёул бултаж чаддаг. Хурд сайтай дайчид бие бинийгээ оноход тун эдрэгтэй байлаа. Ийхүү унсаар тэд том урсдаг хүрхрээтэй зай сайтай газар хүрдэг. Ийхүү тэд чөлөөтэйгээр бие биетэйгээ дахин тулаалдаж эхлэх бөгөөд хурдныхаа ачаар усан дээрч асуудалгүйгээр тулдаж байлаа. Тулааныхаа хажуугаар Флаш өөрийг нь яагаад араас нь нэхэд хөөгд яваад байгаа алах гээд байгаа зорилгыг нь асуухад тамийн гал шуургад салхийг нэгэн хүн Флашийг алуулахаар хүссэн гэдгийг мэдэж авдаг. Тэрхүү хөслөгч нь хэн гэдгийг асуухад Флаш аль дээр тэрхүү хөслөгчийг нь хороочсон байж таардаг. Гэхдээ энэ хоёр угаасаа Флашийг хөнөөчгөөд буцаж очин хөслөгчөө хөнөөх гэж байсан тул өмнөөс нь ажлыг нь амжуулаад өгчлөө гэд Флаш талархаж тулаанаа үргэлжлүүлэхээр болдог. Флашийг удахгүй биеийн туйлдж бидэнд алагдана гэхэд Флаш удаа нэмэн тэдний хажуугаар өнгөрч бараг толгойг нь хоёр хуваагаа шахсан байдаг. Муугүй шүү. Энэ чиний гаргаж чадах хамгийн дээд хурд. Ерөөсөө зугаацж чадахгүй байгаа Флаш тэднийг мангасын холбооноос олж авсан өөрсдийн жинхэнэ хүчээр өөртөө тулдахыг хүсдэг. Тэдний дотор нууц хүч байгаа гэдгийг Флаш анх тэдэнтэй сэлэм талаахтай л мэджээ. Тим төрхөндөө орчхороо тэд өөстөө урдаа барихад хэцүү болдог учраас том зай хүссэн аж. Мангас төрхөндөө орсон ч та хоёрын хүч намайг дийлэхэд хангалтгүй. Чи өөрийн амнаас унагсан үгээ буцааж чадахгүй шүү. Тиймээс араа мэдэрээ дээ. Тэсэр тэр хоёр хормын дотор л байсан газраас алга болчихоо. Аль хэдийн хажууд нь ирсэн байх бөгөөд Флаш арай чадан амжиж дайралтыг нь нэцаахан тэр. Шуургад салхи тамийн гал хоёр дээшгээ түвшин ахиж хоёулаа луугийн төвшөнд очсон байлаа.
Ийхүү тамийн гал зэвсгээ ашиглан олон тийшээ даргасан тесрэлтэд завчилттай дайралтай флаш дээр хийж эхлэх бөгөөд дайралтаа дуусгасны дараа түүн рүү харахад флаш өөрийгөө хамгаалж чадсан байх ба флаш биш харин ард талын гүрэнд ихээхэн хөрөл очирсан байдаг. Харин флаш зөрүүлэн хуулийн гялалцсан цавчилт Бисээр тамийн гал дээр дайралтай хийхэд тэрээр хамгаалж чадагч флаш угаасаа өөрийг нь биш зэвсгийг нь идэхгүй болох зорилготойгоор дайралтай хийсэн байдаг. Тэрхүү мөчөд тамийн гал шургал салхи хоёр нинжагийн ёс жудаг техникийн хаян мангасын хуваар тулалдан флашыг алхаар шийдэх бөгөөд хүн мангас хоёрын хоорондох ялгааг харуулахаар өөрт бие дээд хурдан ашиглан тулалдахаар болдог. Ийхүү тэд яг л пуучин шиг дээш хөрцгөлөө. Флашыг гүүрний доор газардахад гал салхи хоёр аль хэдийн хаажууд нэрсэн байх ба гүүрийг хэдэн тийшээ будартал нь цөм цохин флашыг хажуунаас нь хүчтэй гихч өшөглөд авдаг. Флаш зөхөө өглөгөөр тамийн гал дайрахад флаш нэг алхмын урд буюу аль хэдийн доогуур норон бултаж салхитай тулалдахаар очсон байлаа. Үүний хажуугаар тамийн гал ард нэрэн хоёр талаас нь хавчин өшгөлөх гэж байтал флаш угасгийн тэрхүү дайралтаас бултаж чаддаг. Гэвч шуургад салхи түүний газардах гэж байсан газар аль хэдийнэ очсон байлаа. Флаш түүнийг нь хааж хаад хоол очиж тэр хоёроос нэлээд зай аваадахыг гэтэл нөгөө хоёр яг хажууд нь инээсэн шиг нисэж байлаа. Тэд агаар дээр хажуунаас нь флашыг цохиж эхлэх бөгөөд салхи гал хоёр энэ ирчээрээ флашд зөхөө өглөгөө дуусгахаар шийдсэн байдаг. Ийхүү флаш цохилтыг нь даахгүй цус алдан газар дунахад боломжийг ашиглахаар тэр хоёр дээрээс нь дайралтай ихээр очно. Тэрхэн мөчөд флаш эргэн харж гэлбат өшөглөлт гэсээр гал салхи хоёрыг нэгэн зэрэг багахан хугацаанд олон тоогоор цохиж тэр хоёрыг манасан байх үед сэлмээ гартаа оруулан туйлын төгс ур чадвар гэлбат цавчилт Ийхүү флашийн дайралтын нөлөөнд ганц тэд гэлгүй ард нь байсан уул хүртэл бутран унж байлаа. Чи ч үнэхээр ядаргаатай юм тийм да. Ийм дайралт хийж чадах байсан бол эртгэн хийх ёстой байсан юм. Би та хоёрыг нэгэн зэрэг хөнөөж чадхаар нөхцөл байдлыг хүлээж байсан юм. Нэгэн зүгт чухал ядаргаа болох учраас усад эс төвчний баатар та хоёрын хувьдыг гүйцэж чадхааргүй байсан. Надтай тулалдах нь та хоёрын байж болох хамгийн муу сонголт байсан. Ийхүү тамийн гал шургал салхи хоёр эцсийнхэн мөчөд тэдэнд флашыг ялахад юу дутагдсныг асуухад флаш тэднийг сайн бэлтгэгдээгүй гэж хариулдаг. Флаш нь маш шаргуу бэлтгэл хийж хөдөлмөрлөсний эсэст энэхүү өөрөө хүчийг олж авсан билээ. Ийхүү тэдний бие доош унж харин флаш тулааны талбарыг орхин барьцааны хүүхдийг олгоор явна. Харин нөгөө талд хүүхэд эзэн хаан мангасуудын новчид нэвтрэн хүүхдийг хайж байх замдаа нөгөө гаараг авран мангасын холбоод авчирдаг галт шуутай таарсан байдаг. Тэд ч өөрсдөө дайснаад гэдгийг ойлгож галт шувуу хүүхэд эзэн хааны биед нүх гаргахаар түүн дээр дайралтай хийтэл хүүхэд эзэн хаан ямар ч санаа зовсон зүйлгүй бамба гаргаж ирэн тэрхүү дайралтыг нь хаадаг. Одоо миний ээлж гэсээр эзэн хаан зүгнээсээ маш олон төрлийн зэвсэг гаргаж ирэх ба галт шувуу дээр зэвсгээрээ олон талаас нь дайралт хийн шууд түүнийг өхөлд хүргэдэг. Цааш явсаар эзэн хаан барьцааны хүүхдийг олж түүнийг шоронд харуулж байсан мангасуудыг нь хор утаанд хордуулж алан хүүхдийг авч явах гэтэл нөгөө нэлцгай бит ороод ирдэг. Эзэн хаан тэр дороо өөрийн хаалтаа ашиглан нэлцгай битийн хүчлэлэг шингэнээс өөрсдөө хамгаалж чаддаг. Тэр дороо өөрийн олон төрлийн зэвсгийг ашиглан цохиж зүсэд болохгүй байсан учраас түүний бие дотор бензин шахаж байгаад шүдэн зурн түүний биетээр хажигдаг. Ийхүү аюулаас молдсон тэр хоёр цааш явж байтал урд замд нэг сүүдэр гарч ирхэн тэр. Эзэн хаан жижигхэн таан гаргаж ирж байгаад тэнд яг хэн байгааг харахаар явуултал тэрхүү төхөөрөмжийг нь тэр дороо цавчин хайсан нь мангасын нийгэмлэгт урвсан эс английн баатар Хүлэгт жолоо баатар байлаа. Эзэн хаан өөр нэгэн зэвсэг ашиглан Хүлэгт жолоог цайлхаанаар цохиж үтсэн ч гэсэн түүнд ямар ч нөлөө хохирол учраагүй байдаг. Ийхүү аргаа барсан эзэн хаан Хүлэгт жолоо баатартай тулдуулахаар хэдэн нохоо гаргаж ирэх бөгөөд тэр хооронд нь тэд зогтгоож ийхүү амжилттай түүнээс мултарч чадсны дараахан тэд замдаа нөгөө шууны цогцтой таарлах бөгөөд барьцааны хүүхэд түүнийг ТV шоу дээр гардаг шуутай адилхан харагдаж байна гэдгийг хэлдэг. Тэрхүү шоу шоун дээр дандаа ямар нэгэн байдлаар өвдөг хэдий ч дараагийн анги дээрээ зөв зүгээр эсмэлт гарч ирээд байдаг аж. Түүнийг сонссон эзэн хаан домогт гардаг шиг тэрхүү галт шууг дахин амьдчих үедээ гэж баг зэрэг айн сэжиглэж байлаа. Яг тэр даруйд ард нь байсан галт шуунаас гэрэл цацран дахин амьд жиглэх бөгөөд домог биелэлээ олон галт шуу илүү хүчрэхэг луу түвшний мангас болон хувирсан байдаг.
Харин ойролцоох газар Хүлэгдэж Жолообаатар атомик самууруудад тааралцсан байдаг. Тэд бие биедээ нэгэн зэрэг өөрсдийн цавчлалтад дайралтаа хийх бөгөөд Хүлэгдэж Жолообаатарын хоёрт дуулган тэр дорой бутруу унах нь тэр. Сэлэм ашиглахдаа маш харамгүй болсон атомик самурайг Хүлэгдэж Жолообаатар сэлмээ ашиглан тулалдахад хэтэрхий сул дорой байлаа. Утаан дундаас дахин нэгэн дайралт атомик руу ирэхэд тэрээр зөрүүлэн нисэлтэд цавшилт гэсээр дайралтаа явуулах бөгөөд энэ удаад Хүлэгдэж Жолообаатар байрандаа байхгүй алга болсон байлаа. Яг энэ үеэр Гарата цуг байгаад байдаг нөгөө жаалыг жижигхэн хар биетэй мангас түүнийг хөөж байх бөгөөд атомик самурай түүний зогсоон түүний учрыг олохоор болдог. Тэрхүү мангасын нэрийг хар сперм гэх ба мөн адил түүний аюулын төвшин Ло Аж.